Байзаараа залуусаа. Хэдүүл эхлээд Forex гэж юу гэдгийг ойлгоцгоё. Тэгэхээр Forex гэж юу гэсэн үг юм бэ? Forex буюу Foreign Exchange Market гэдэг үгний үндсэндээ товчлон гэж ойлгож байна. Олон улсын зах зээл. Тэгэхээр энэ олон улсын валютын зах зээл гэж ойлгогдох энэ үг нь өөрөө ямар учиртай юм бэ? Олон улсын валютын зах зээл гэж юу вэ? Тэгэхээр олон улсын валютын зах зээл буюу Forex гэдэг нь өөрөө хоёр улсын хоорондын мөнгө нэмэлттэй харьцуулан тавьсан байгаа үнийн дүнгийн өсөлт болон бууралтыг хэмждэг зах зээлийг хэлнэ. Энэхүү зах зээлд бүхий л олон улсад арилжаалагдаж буй валютууд хамаарагддаг. Энэхүү зах зээл нь өөрөө дэлхийн хамгийн том зах зээл мөн хамгийн өндөр хөрөг чадвартай зах зээл гэдгээрээ тодорхойлогддог. Тэгвэл энэхүү зах зээлтэй бүгдээрээ танилццгаая. Энэхүү зах зээлийг маш сайн ойлгож, энэхүү зах зээлийг бүр юу вэ гэдгийг маш сайн мэдэж явахын тулд бид түүх рүү шилжих хэрэгтэй. Анх Forex гэдэг зүйл яаж бүрдсэн юм бэ? Ер нь хамгийн анх хүмүүс хоорондоо арилжаа 8 эвэхтэй бартер гэдэг зүйлийг ашигладаг байсан. Хүмүүс өөртөө байгаа ямааг хоньор сольж, өөртөө байгаа үр тариаг сүүгээр сольдог байсан. Тэгвэл энэ нь явж хөгжсөөр байгаад 1944 он хүртэл явсан хамгийн чухал зүйл бол мэдээж зоос байлаа. Алт болон мөнгөн зоосны үе байсан. Алт болон мөнгөн зоосоор юу ч худалдаж авч болно. Алт болон мөнгөн зоосыг ашиглаад та ямар ч үнэлгээтэй зүйлийг алт болон мөнгөн зоосны хэмжээгээр худалдах боломжтой байсан. Энэ 1944 он хүртэлтэй ер нь бол хүмүүс алт болон мөнгөн зоосыг ашиглахаа болсон нь шалтгаан нь юу байсан бэ гэвэл дэлхийн 1 болон 2 дугаар дайны үе эхэлсэн. Энэ дэлхийн 1 болон 2 дугаар дайны үед мэдээж алтны ханш болон мөнгөний ханш өсөж болон буурсан. Тийм учраас дэлхийн 1 2 дугаар дайны үед энэхүү систем нь задран унсан. Тэгвэл үүний дараа 1944 он Бреттон Вудсын систем. Бреттон Вудсын систем гэдэг нь бол үндсэндээ 1944 онд Америкийн нэгдсэн улсын Бреттон Вудс хотноо зохион байгуулагдсан хуралдааны дагуу дэлхийн санхүүгийн зах зээл томоохон өөрчлөлт авчирсан байдаг. Энэ томоохон өөрчлөлт нь өөрөө юу байсан бэ гэвэл дэлхийн санхүүгийн зах зээлд Америкийн нэгдсэн улсын долларыг алттай холбоод харин бусад валютуудыг доллартай холбоё гэсэн ухаалаг шийдвэрийг гаргасан байдаг. За алттай холбоно гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл Америкийн нэгдсэн улсын доллар болгоны ард, $1 болгоны ард түүнтэй тэнцэх хэмжээний алт банкнд байршина гэсэн. Тэгэхээр алтаар баталгаажсан үнэт цаас гэж явдаг байлаа. Тийм учраас Америкийн нэгдсэн улсын доллар нь алтаар баталгаажсан үнэт цаас учраас үүнтэй бусад бүхэл валютуудыг олбож өгсөн нь маш ухаалаг байсан. Гэхдээ энэ нь 1944 оноос 1971 он хүртэл үргэлжилсэн. Яг гэвэл 1971 онд үндсэндээ Америкийн нэгдсэн улсын валютыг алтаар баталгаажуулахаа болсон байдаг. Тэгэхээр эцэст нь доллар алтаар баталгаажсаа болсон. Энээс болоод бусад мөнгөний нэмэлтүүд бүгд л алтаар баталгаажгаа болж байна. Тийм учраас фиат мөнгөний систем буюу цаасан мөнгөний систем үндсэндээ 100% хөгжиж үеилгүй орсон. Хөгж ханшийн үе гэдэг нь өөрөө юу вэ гэх юм бол зах зээлдэд байгаа тухайн валютын өөрийнх нь эрэлт болон нийлүүлэлтээс хамаарч тухайн валютын үн тогтдог болсон байна. Энэ Монгол улсын мөнгөд нэмэлт унсаар л байгаа. Монгол төгрөг долларын эсрэг унсаар л хүчээ алдсаар л байгаа. Энэ ямар ч учиртай вэ гэвэл Монгол төгрөгийн өөрийнх нь эрэлт нь бага, нийлүүлэлт нь их байна. Харин эсрэгээр Америкийн нэгдсэн улсын долларын эрэлт маш их байна гэдгийг харуулж байна. Тэгэхээр ийм байдлаар явж байгаа ханшийн системийг хөгж ханшийн систем гэж нэрлэдэг ба яг одоо бидний амьдарч байгаа энэ зуунд хөгж ханшийн систем явж байна. Тэгвэл хөгж ханшийн систем рүү шилжснээс хойш ерөөсөө тухайн ханшийн эрэлт болон нийлүүлэлт нь нөлөөлж чадах томоохон банкуд, арилжааны томоохон санхүүгийн байгууллагууд, за хээж, сангууд бүгд Forex-ыг арилждаг болсон. Түүнээс гадна 90-ад он гарч интернет хөгжснөөр бид нар шиг жижиг арилжаачид арилжаанд оролцох боломжтой болсон байдаг. Тийм учраас энэ Forex-ийн зах зээл нь бүр өргөжиж, гүрийгээ дэлж томорч явсаар хамгийн том зах зээл болсон ба энэ нь яг одоо өнөөдрийн байдлаар өдөрт $780 хэрэглэдэг дэлхийн хамгийн том хөрвөх чадвартай зах зээл болж чадсан байна. Тэгвэл энэ Forex-ийн зах зээлд бид нар Forex-ийн зах зээлийг арилжахын тулд хамгийн ихэнд ойлгох ёстой зүйл буюу хоёр улсын мөнгө нэмэлт. Энэ хоёрыг харьцуулан тавьсан байгаа үнийн дүн гэдэг зүйл байгаа тийм. Хоёр улсын мөнгө нэмэлтийг хооронд нь харьцуулаад тавьсан байгаа үнийн дүнг нь өөрөө юу гэж нэрлэдэг вэ? Монголоор хослол, үндсэн нэршлиг fair гэж нэрлэдэг. Хослол гэдэг нь юу гэсэн үг вэ? Хоёр улсын хоорондын мөнгө нэмэлтийг харьцуулаад тавиад хослуулаад тавьсан байгаа үйл явцыг нь хослол гэж нэрлэж байна гэсэн. Окей. За тэгвэл энэ хоёр улсын хоорондын мөнгө нэмэлтийг харьцуулаад тавьсан байгаа хаанаас харж болох вэ гэх юм бол бидний хувьд бол 8 шарга гэж шинжилдэг л 8 шарга дээрээс харж болно. Ямар ч банк руу ороод харж болно. Ямар ч банк руу ороод тейлрийн ард талд нь байгаа дэлгэцэн дээр харж болох юм. Өнөөдрийн байдлаар
1 Америк доллар Монгол 3560 төгрөгтэй тэнцэж байна. Энэ бол хосол байхгүй юу? Тэгэхээр Америк долларыг Монгол төгрөгтэй хосол тавьсан байгаа. Үнийн өөрөө 3560 төгрөг гэсэн. Тэгэхээр нэг улсын мөнгө тэмдэгтийг нөгөө улсын мөнгө тэмдэгтэн дээр харьцуулаад тавьсан байгаа. Түүнээс нь гарсан байгаа ханшийг нь өөрийг нь тухайн хослолын ханш гэж нэрлэдэг. Тэгэхээр хамгийн ихэнд ойлгох зүйл чинь хослол байх нь гэсэн. За тэгвэл маш олон хослолууд байгаа. USD MNT. За жишээ нь Америк долларыг Монгол төгрөгтэй харьцуулан тавьсан байгаа хослол дээр хэдүүлээ хослолынхоо нэршлиг ойлгож байгаа. Тэгэхээр хослолын нэршил нь өөрөө яаж явдаг вэ гэвэл тухайн улсын нэр эхний хоёр үсгийг нь авч явдаг. Тэгэхээр USD гэдэг үндсэн энэ товчлолын урдлын US гэдэг нь Америк гэсэн утгыг илэрхийлж байна. D гэдэг үсэг нь өөрөө долларыг. MNT гэдэг товчлолын урдлын хоёр үсэг нь MN буюу Монголыг илэрхийлж байгаа. Харин T гэдэг нь өөрөө тухайн улсынхаа мөнгө тэмдэгтийн буюу төгрөгийг илэрхийлж байна. Окей. За тэгвэл USD болон MNT хоёрын хооронд холбоо тавьчвал Америк доллар болон Монгол төгрөгийн хослол болж өгч байна. Тэгвэл тухайн хослолын урдаа байгаа мөнгө тэмдэгт нь ардаа байгаа мөнгө тэмдэгтээрээ илэрхийлэгдэж ханшин гардаг. Тэгэхээр USD буюу Америк доллар нь MNT буюу Монгол төгрөгөөр хэмжигдэж гарч байгаа үнэ нь 3560 төгрөг гэсэн. Энэ бол хослол. Тэгэхээр биднэрт таньж мэдэх бүр асар олон хослолууд бий. Гэхдээ энэ асар олон хослолыг би нэг бүрчлэн тайлбарлах ямар шаардлагагүй. Яг гэх юм бол хослол болгон 3 үсэгтэй. Эхний 2 үсэг нь улс орноо, дараагийн 1 үсэг нь мөнгө тэмдэгтээ илэрхийлдэг. За юм байна залуусаа. Тэгэхээр хамгийн ихэнд бид нэр Forex хийхэд бол мэдээж Forex гэж юу вэ? Үүсэл гарал бүрдүүлж байгаа зүйл гэсэн 3 зүйлийг маш сайн ойлгосон байх хэрэгтэй. Тийм учраас энэ хичээлээр би та бүхэндээ энийг ойлгуулах гэж оролдлоо. Товч бүгд тодорхой ойлгомжтой байж чадсан гэж найдаж байна. За тэгээд мэдээж бусад бүх хичээлүүд маань ийм байх болно. Окей? Товч бүгд тодорхой ойлгомжтой. Танд тустай байхыг хичээнэ. За тэгээд амжилт хүсье.